Сайн байцгаана уу? Намайг Үрэ гэдэг. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэ бол манай гэр. Манайхын байранда одоо 4 дахь жилдээ амьдарч байгаа. Өмнө нь манай аавынх амьдардаг байсан. Залуу гэр бүл учраас айл болох хэмхийг хичээдэг. Тэгээд шин зүйл худалдаж авахаасаа илүү байгаа юм янзлаад засааж ер нь өөрчлөөд явахыг хичээдэг. Тэг манай гэрт байгаа ерөнхийдөө тавилгууд дандаа засаж янзлаад өөрсдийнхөө хэв маяг тохируулад өөрчилсөн тавилгууд байгаа. Манайх өдрийг ер нь өглөө цагаа уучаад гэрээ цэвэрлэж эхлүүлдэг. Тэгээ одоо үйл байгаа болохоор хүүхдүүдтэйгээ гэртэл хөвчлэн цагийг өнгөрүүлж байгаа да. Бага насны, ойролцоо насны хоёр хүүхэдтэй учраас манай гэр ер нь одоо айгүй ачаалттай байгаа. Аль болох хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлээд аав нь ажилласаа тараад ирсэн үед нь хамтдаа тоглохыг хичээдэг. За манай галтгооны хувьд гэх юм бол өмнө нь номиногоо өнгөтэй байсан. Тэгээ дээгүүрийн шүүгэнүүдтэй байсан. Өөрсдийнхөө сонирхол хэв маягт тохируулаад өнгийн өөрчлөөд бас шүүгээг аваад тавир хийж өгсөн байгаа. Хөрөгчөн дээр манайх Instagram, Facebook-ийнхаа зургнуудыг ерөнхийдөө угаалгаад тавьсан байдаг. Одоо ер нь хүүгийнхаа зургийг угаалгаж тавих дутуу байгаа. Тэгээд ер нь бол олон ил замбраагүй юмнуудад нэг дуртай биш болохоор аль болох цэвэрхэн, цэмцгэр цөөхөн юм ил байлгах дуртай. Дурсамжтай юм галтгооноос гэх юм бол энэ байна. Энэ стикернуудыг охиноо нэг ой гарантай байхад охинтой хамт нааж исэн. Тэг бид хоёрын хувьд ерөнхийдөө эргээд харахад айгүй дурсамжтай зураг гэх юм уу. За энэ бол манай том өрөө хамгийн их гэр бүлээрээ цагийг өнгөрүүлдэг өрөө учраас аль болох уужуу байлгахыг хичээдэг. За том өрөөнөөс онцлох юм гэх юм бол энэ тойл байна. Хүүгээ төрхөөс өмнө би ерөнхийдөө сонирхлоороо гэрийн декор тавилгуудыг хийж эхэлжсэн. Энэ одоо том тойл, пянц тойлуулагчны ширээ ч юм уу. Тэгээд өөрөө яг Pinterest ухаж агаад энэ тойлыг хийж исэн юм. Загварыг гаргаад тэгээд одоохондоо төр завсралцсан байгаа. За энэ бол манай онцлогны өрөө. Бид хоёр анх энэ байранд ирж байхдаа ганцхан матрастаа ирж исэн. Тэгээд Pinterest харж агаад фотоноор будаад зүлгээд янзлаад ороо хийж исэн. Тэгээд одоо хүртэл энэ маань байж байгаа 4 жил болж байна. Манай онцлогны өрөө, хувцсны өрөө хоёрыг заагалсан юм цонх байдаг байхгүй юу? Тэгээд энэ ерөөсөө надад таалагддаг болохоор юм даун зургаар халахалж исэн. Тэгээд ер нь аль би даун зурганд өөр айгу дуртай. За энэ бол манай хувцсны өрөө. Бидний нүүж ирэхээс өмнө манай энэ байранд аавих байдаг байсан. Тэгээд манай аав хувцсныхаа өрөөний энэ тавирнуудыг гутлын тавир аваад ашиглаад тэгээ өөрөө хийж ирсэн мэлээ. Тэгээд энийг нь яг бид хоёр хэвээр нь байлгадаг. За энэ бол манай хүүхдүүдийн өрөө. Бид хоёр ер нь бол хүүхдүүдтэй маш бага тоглоом авч өгдөг. Ерөнхийдөө хүмүүсийн төрсөн өдрөөр нь баярын өдрүүдээр өгсөн бэлэгнүүдээр бүтсэн өрөө гэх үдээ. Онцлог юм гэх юм бол манай найз охин саяхан энэ хан дээр манай хүүхдүүдэд зориул зураг зурж өгсөн маа. За хүүхдүүд маань одоохондоо жоохон бага учраас хамт унтцаадаг. Тэгээд өрөөгийн ерөнхийдөө тоглоомын өрөө маягаар тогтчулсан маа. За манай хүүхдүүдийн хамгийн их цагийг өнгөрүүлдэг өрөө нь бол мэдээж тоглоомынхаа өрөө нь. Манай охины хамгийн дуртай тоглоом энэ байна. Doll House. Манай аав ихч төрсөн өдрөөр нь бэлгэлж ирсэн. Миний хувьд гэр бүлийн аз жаргал гэдэг бол мэдээж хайр, эрүүл мэнд, тэгээ хамгийн гол нь эрүүл харилцаа гэж боддог доо. За тэгээ манайхаар зочилсанд баярлалаа.